Өнөөдрийн хичээл бол баярт мөчид баяр хүргэх англи хэлхүүд. Хамгийн өргөн хэрэглэгдэх үг бол congratulations юм. Энэ нь баяр хүргэе гэсэн утгатай. Хэрвээ юунд баяр хүргэж байгаагаа хэлхийг хүсвэл on гэдэг үгийг ард нь залгаад тухайн зүйлээ хэлнэ. Жишээ нь Congratulations on your success. Амжилт гаргасанд чинь баяр хүргэе. Сургуулиа төгсөж байгаа хүнд баяр хүргэхдээ Congratulations on your graduation гэж хэлээрэй. Энэ нь сургуулиа төгсөж байгаа чинь баяр хүргэе гэсэн утгатай. Мөн илүү дотноор You did it. Буюу чи чадлаа шүү дээ гэж урамшуулж болно. Ажил дээрээ амжилт гаргасан эсвэл тушаал дэвшсэн хүнд Well done on your promotion гэж хэлж болно. Энэ нь тушаал дэвшсэн чинь баяр хүргэе. Сайн ажиллаа гэсэн утгатай. Хэрвээ чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа хэлхийг хүсвэл I am so happy for you гэж нэмж хэлээрэй. Хурим хийж байгаа хосуудад Best wishes to the happy couple гэж өрөөл өргөж болно. Энэ нь аз жаргалтай хосуудаа хамгийн сайн сайхныг хүсье гэсэн утгатай. Харин сүй тавьсан хүмүүст Congratulations on your engagement гэж баяр хүргээрэй. Айл чинь хүн мэдлэхэд Congratulations on the new arrival гэж хэлдэг. Энэ нь шинээр ирсэн гишүүнд буюу хүүхдээ болсонд баяр хүргэе гэсэн утгатай. Мөн хүүхэд нь хандаж Welcome to the world гэж хэлж болно. Төрсөн өдрөөр зөвхөн happy birthday гэхээс гадна Many happy returns of the day гэж хэлж болно. Энэ сайхан өдөр олон дахин тохиох болтугай гэсэн утгатай ёроол юм. Эсвэл илүү энгийнээр Wishing you a wonderful birthday гэж хэлээрэй. Хэн нэгний гаргасан амжилтаар бахархаж байгаагаа илэрхийлэхтэй. I am so proud of you гэж хэлдэг. Энэ би чамаар маш их бахархаж байна гэсэн утгатай. Хэрвээ тухайн хүн маш их хичээж байж амжилтанд хүрсэн бол You deserve it. Буюу чи үүнийг хүртэх хэрэгтэй гэж хэлж урамшуулаарай. Өнөөдрийн сурсан хэлхүүдээ амьдралдаа хэрэглэж үзээрэй. Баяртай.